За би эхлүүлдэг байлоо. Чи л эхлүүлж штэ. Юу яа entertainment-ийн дараах нэг нэвтрүүлгийг хүргэх гэж байна. За би маш удаан хамт одоо нэвтрүүлэг хөтлөөгүй хамтрагчтайгаа өнөөдрийн нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэх гэж байна. Зээги. Баярлаа. За бид хоёр штэ те нэвтрүүлэгтээ яг одоо ингээд тийм гой нэр бодож байгаа тэгэд нэвтрүүлгийн нэрээ олоог байна. Одоо энийг дуусгангуудаа нэрээ олж өгнө. Тэгээ цохилттой гэсэн хувилбар байна. Тамхины зэг гэсэн хувилбар байна. За бид хоёр тэгэхээр юу ярих гэж байгаа тодорхой байх. Ер нь бол дэлхийд даяар явж байгаа трендүүдийг бас дэлгэрүүлээд гоё ингээ хоёр найз хоорондоо гоё ярьж байгаа. Би энэ цэгийн бэлдсэн ховыг бол трендийг бол мэдэхгүй. Минийхийг цэгийг мэдэхгүй байх. Тэгэд нэг хоёр талаас ингээд нэг тийм мэдээнүүд бэлтээтэй хоорондоо дуулах нэг тийм байдлаар л явна да. Надад болохоор нэг сэдвийн санаа байгаа нь олон улсын хов базый. Нэр нь тийм юм уу? Тийм, олон улсын хов. Ямар алт ёсны нэр юм бэ? Цохолтой нэр үг. За. Гэтэ би тэр тамхины цэг гэдгийг бол дэмжиж байгаа шүү. Тамхины цэг. За яг тамхины цэг дээр л найзууд хоорондоо тамхины цэгээс яг найзууд хоорондоо янз янзын юу болж ийн гэд хоорондоо ярилцдаг шиг тийм нэвтрүүлэг гэж ойлгож олно. Эхний сэдвийг би эхэлчихв. За тэгье. За би эхлэе. Би ер нь зүгээр хамгийн цохилтойг нь шүү. Хамгийн цохилтойг. За хамгийн цохилтой яг ийм цохилтой гэдэг чинь хоёр талаар байна. Хүмүүс их одоо хайгаад байгаа тренд гэж байна. За тэрнээс гадна шүүслэг тренд гэж байна. Хайхгүй байгаа гэхдээ шүүслэг. Хайж байгаа гэхдээ тэр нь жоох ингээ яриул гоё дэлгэрүүлэн шүүслэг тренд гэж байна л та. Жүүси. Тэгээ эний чинь бас нэг жоохон тийм тунгийн тааруулж хийсэн. Дан ингээд нэг тийм алдны мэдээ явуулчихаар аргаад идэв юм байна. Утгаар тавь. Тийм. Гэхдээ яг эхнийхээр би ингээд нөгөө энэ чинь яс ямгар төр төмгөр гэдэг алдны мэдээ явуулъя гэж бодож л та. Дэлхийд даяар одоо яг өнөөдрийн байдлаар хамгийн их тренд болоод байгаа сэдв юу вэ гэхээр Рене Никол Гуд гэдэг энэ хайлт 2 сая хайлттай Америк нэгдсэн улсад тэргүүлж байна. За энэ яасан бэ гэхээр өчигдөр Миннесота мужийн Америк нэгдсэн улсын Миннесота мужийн Миннеаполис гэдэг хотод за ICE буюу одоо гадаадын иргэдийн хариуцсан алба гэж яддаг шүү дээ. За энэ ICE гэдэг алба чинь ерөөсөө энэ тэндээс очиод цагаачтуудыг ерөөс авч гаргаад олон мянган ажлаар хүч ашиглаж гаргаад байгаа. Эдээс хүчний байгууллага гэсэн үг. За тэгээд энд чинь одоо зарим нь ингээ хүүхдсэн салгаж байгаа нүд талтармаар үйл явдлууд энэ жилжингээ боллоо л да Трампын засгийн газраас гарч ирснээс хойш. За тэгээд Миннеаполис хотод юу болсон бэ гэхээр за ICE буюу энэ одоо цагаачтыг хариуцж байгаа энэ албаныхан хүмүүсийг барих гэж явж исэн бололтой. Яг машинаар явж исэн чинь нэгэн Америк улсын иргэн замыг нь хагаа зогсцсон. Яг тэгвэл Америк даяараа ер нь ICE-ийн дургуулга юм байна л да. Энэ муусан юмнууд ингээд хүний өнөргөө юмнууд гэж янз янзаар яриа л те. Тэгэд ICE-ийн тэр одоо эмэгтэйг машинаар нь ингээд жоохон хөдлөх гэсэн чинь буудаад алдсан. За ингээд ерөөсөө тэр Америк иргэн бол ерөөсөө буудуулсан эмэгтэй бол ерөөсөө 37 настай Америкийн зүгээр л иргэн. Өөр эсэргүүцлээ илэрхийлэл тэнд нь ингээ зогссон. Тэгээд яг ингээ бичлэгүүд нь бол тарцаа. Тэгээд албаныхан бодвол энийг дараад байгаа юм. Яагаад гэхээр би өнөөдөр тэр бичлэгийг үзлээ. Тэр бичлэг дээр бол одоо албаны ICE-ийн тайлбараар бол энэ хүн биднэрт аюул занал хийлсэн учраас бид нар буудсан гэж байгаа. Гэсэн чинь яг үнэндээ тийм аюул занал хийл харагдаг байхад буудаад алдсан. За энэ ингээд ерөөсөө Америкийн нэгдсэн улс даяар энэ тэнд одоо бослого хөдөлгөөн, жагсаалт хөдөлгөөнийг одоо уриална одоо өдөөж байна. Тэгээ тийм болохоор энэ яг одоо Америкийн нэгдсэн улс BBC-гийн бүх нүүрэн дээр энэ мэдээ яг явж илаа. Хамгийн том мэдээ. Би бас нөгөө тренд сонирхоод харж ирсэн чинь энэ нэр яалтчгүй орж ирээд исэн юм аа. За дараагийн сэдв гэх юм уу? Дараагийн тренд гэх юм уу? Тийм. Би болохоор Google трендээс илүү өнөөдөр X буюу хуучнаар Twitter тий. Twitter дээр нэг хаштаг бүр үнэхээр амар том тренд сэдв болж орж ирээд байна. Burnout syndrome series 6 гэдэг. За ийм хаштаг заяа. За энэ яасан гэдгсэн чинь сүүлийн 24 цагт айгүйх ашиглагдаж ийн гинэ Twitter буюу одоо X дээр айгүйх ашиглагдаж ийн гинэ. За энэ яасан гэдгсэн чинь Burnout syndrome гэдэг нэртэй юм цуврал кино юм байна. Тийм киноны 6 дугаар анги өчигдөр гарсан юм байна. Netflix-ээр гарч байгаа. Тийм ер нь хаасайгуу гарч байгаа юм байна. Одоо телевизээр ч гэсэндээ гарч байгаа юм байна. За дигсэн чинь энтэй холбоотойгоор X айгүйх ашиглагдаад тренд болоод байгаа юм байна. За баг ингээд нөгөө нэг юм кино хилцүүлэх гэж ярьдэн шүү дээ тий. Тийм маягийн зүйл болж байгаа шнэ. Тренд кино байгаа юм шүү дээ. Бид нар одоо нөгөө Squid Game энэ гэдэг шиг тий. Одоо ч кино үзнэ гэж ястаа бүр амар голомтолсон шүү дээ. Баг ингээд 2 цаг ингээд сууж байгаа заа ингээд үзэх юм болохгүй тий. Одоо тэгээд нэрээ бас юугаа тандал нөгөө тренд киноос үзвэл арай зүгээрэж явдаг шүү дээ. Олон нийтийгээ дагандаа гэдэг шиг. Тэгвэл над чи яг одоо хит болж байгаа кино юм байна тий. За тэгсэн чи
burnout syndrome гэдэг манайхан нөгөө burnout гэдэг чинь одоо нэг юм туйлдах, хальшрах гэж янз бүрээр орчуулж байгаа шүү дээ, тий. Тэгээ манай одоо e-sport сонирхчдод хамгийн сүүлчийн энэ үгийг ашигласан хүн бол Сензо. Ямар Сензо өөрийгөө Монголцоос гарсан шалтгаанаа Монголцоод орохгүй байгаа шалтгаанаа би burnout болсон гэж тайлбарласан. Энэгээр манай e-sport их нэлээд сайн ойлгож байгаа. Burnout гэж юу вэ гэдэг тий. Тийм, тэгсэн чинь burnout syndrome гэдэг энэ кино айгу сонирхолтой кино ингэнэ. За тийхтэй бүр яагаад заавал 6 дугаар ангин ингэж тренд болоод байгаа юм чинь burnout syndrome series 6 гэж ийм хаштаг байгаа даа шүү дээ. Яагаад ингэж аа гэдгсэн чинь киноны үйл явдалтай айгу холбоотой ингэнэ. За яг 6 дугаар анги дээр нь болохоор энэ гол дүрийн жүжигчдийн сэтгэл зүйн байдлыг айгу тод томроо харуулдаг ингэн. За ер нь бол ажлын амар их хариуцлагаас болоод энэ гол дүр нь burnout болчихсон юм дүр юм байна. За тэгээд энийгээ дагаад тэр хүнд ямар шинж тэмдэг илэрж ийн гэхээр паник атак буюу одоо ингэ сэтгэлэн түгшдэг, нойргууддаг, салгаж чичирдэг тэгээ бүр ингээд амьсгаан давчддаг гэх мэтчил ийм шинж тэмдгүүд илрээд ингээ амар духгүй болоод байгаа. Энийг нь яг 6 дугаар анги дээр үзүүлдэг юм л тээ. Burnout болж байгаа хүн тийм шинж тэмдэг үзүүлэх юм уу? Илэрдэг. Би burnout болж байгаа. Burnout болж байгаа хүмүүс ч болохоор ер нь бол ингээд амар туйлдаад ядарсан юм шиг мэдрэмж төрөөд идэг. Энийг хэлж байгаа шүү дээ. Ерөөсөө нэг тийм таашаал авах болчдөг ч юм уу ингээд ядарчдаг юм бол ямар гэдэг юм бол. Ер нь ингээд нэг юм оюуны үед айгу хоосон болчдөг гинэ. За тэгсэн чинь ер нь бол энэ дүрээ штэ тэ ингээд айгүй урт удаан хугацаанд хуримтлагдсан дарамттайгаа ингээд шууд ингээд нүүр тулаад энэ анги дээр шүү. Тэгээ эцэст нь би өөрийгөө алдаад байсан юм биш тэ гэдгээ ингээд нэг юм ойлгож байгаа ийм анги юм байна л да. Өөрийнхөө буруугаа ойлгож байгаа юм. Эсвэл ер нь бол burnout болж байгаа шалтгаан нь болохоор burnout болсноос болоод би хямарснаасаа болоод яг би гэдэг өөрийнхөө үн цэнийг би алдаад байгаа юм биш үү гэдгээ ойлгож байгаа ийм анги юм байна. За өөрөөр хэлэх юм бол нөгөө нэг хүмүүст болохоор яг энэ ангийг үзсэн чинь ёо би бас яг ингээ ажилласаа болоод яг ийм шинж тэмдэгтэй болж исэн шүү дээ. Би яг энэ залуу шиг болж исэн. Хүмүүс бүгдэнд нь ингээ яг хүн болгонд л бас төстэй өвтөр зарим хүчтэй зарим байгаад байх те. Хүн болгонд л нэг иймэрхүү одоо цаг үе байсан. Тэрийг нь саналзуулаад байгаа юм биш үү? Тийм. Тэнгүүд болохоор яг юу гэж энэ хаштагийг ашиглаад юу гэж жиргэж ийн гэсэн чинь энэ анги яг миний амьдралыг харууллаа. Тийм. За 6 дугаар анги болохоор яаж яахт нь ингээд нэмээд сүүлийн 5 минутанд бол зөвхөн үнэхээр амар хүндэлээ. За burnout-ийн тухай ингэж үнэхээр тод томруунаар үннээр нь харуулсан контент айгу ховор байдгаа гэж энэ ангийг магтсан байлээ л дээ. За тэгээ ер нь бол яг хүмүүс энэтэй холбоотой яг ямар ийм хилцүүлэг өрнүүлж ийн гэхээр зарим тохиолдолд бид нарт ингээд нэг ийм зогсох шаардлага байдаг шүү дээ, тий. Зүгээр ингээд нэг ийм одоо нөгөө нэг чөлөө авах гэж ярьдаг шүү дээ. Нэг жоохон ажилласаа нү төр чөлөө авдаг гэдэг ч юм уу те. Сэтгэл зүйн байдлаасаа төр чөлөө авдаг. За тийм байдаг гэж бодъё. Байгаа. Байдаг шүү. Би бас мэдгүй байна. Худлаа том ярьж. Би зүгээр зогсох хэрэгтэй байсан бэлээ. Худлаа том ярьж юу яа намайг burnout болчихлоо. Шалчгнаад иглээ. Тэгсэн чинь энэ кинон дээр хилцүүлэх нь болохоор ингэж илээ. Зогсох нь ухраад байгаа юм бол биш ээ. Чи зүгээр ингээ хэсэг чөлөө авч байгаа маа. Тэрнээс буцаж ингээд ухраад байгаа юм биш ээ. Харин хамгийн гол нь зогсож гинэ гэдэг чинь амьд үлдэх стратеги буюу чи өөрийнхөө одоо майндыг те энэ ухаан санааг, оюун санааг хамгаалж байгаа үйлдэл юм шүү гэдгийг энэ анги дээр айгуу тод томруунаар харуулж байна. Тэгэхээр нэг бодлын бол амар зарим тохиолдолд зөв газараа зогсох нь амар юу юм байна, хэрэгтэй зүйл юм байна. За нөгөө талаар одоо ингээд ажлаа сонгох уу, өөрийгөө сонгох уу, өөрийнхөө бие физиологийг бодох уу, тий өөрийгөө одоо ингээд яг яах уу гэдгийг шийдэж чадахгүй байгаа энэ үе дээр бол яг ингээд өөрийгөө сонгоод буюу өөрийгөө хайрлах алхам хийх нь айгүй хүнд идэм байна гэдгийг бас энэ харуулж ийн гинэ. Тийм. Тэгээ ийм болохоор энэ хаштаг юун дээр X дээр энэ хаштаг айгүй тийм тренд болж байгаа гэж байна. Энэ киноны талаар айгүй ярьж байгаа гинэ. Ерөөс нь надад бол тийм юу санагдсангүй. Мэдрэмж зохилтой юм шиг үү? Надад зохилт орсон. Би болохоор нөгөө жоохон тийм burnout-ыг мэдгүй юм байна. Ингээд томроод идчихсэн. За мэдгүй яг үнэндээ аргин өдөрт 5 удаа burnout болдог. Тэгээд 6 дахь дээрээ сэрэгдэг. Хүмүүс нөгөө burnout гэж мэдэрч амжаагүй байхад нэг burnout болж байгаа мэдэрч амжаагүй байхад минийх 5 6 өргөжлөсөн байна. Тэгээд тэрнээс амар хурдан гарчдаг юм шиг. Хурдан гарчдаг байж байгаа юм. За дараагийн мэдээ би надад тийм асуулт энэ зэгээ. Чи танах ямар шүдний оо ашиглаж байна? Шүдний оо. За нөгөө нэг ээжийн хэрэглээд байдаг сүлжээний шүдний ашиглаж байна. Тийм үү. За би энэ мэдээг уншичаад энэ солонгос энэ зөө. Энэ мэдээг уншичаад банлгаа ороод нэр манад энэ оо байлээ. За одоо нэгооны тухай ярьсан. За бүгдээрээ. За энэ 2080 гээд шүдний оо. Тийм сонсч байсан. За энэ 2080-ыг IQ ингээд солонгосын индастри IQ-ны индастриал гэдэг компани
үйлдвэрлэдэг юм байна. Тэгэд энэ компани өчигдөрхөн 6 төрлийн 2080 гэдэг оогоо буцан татах шийдвэр гаргасан гинэ. 6 төрлийн. За 2080 дотроо одоо зарим нь жимстэй, зарим нь юутай ч гэдэг юм уу. Зарим нь цайруулан, зарим нь за янз янз юм байдаг. Тэгээд 6 төрлийн энийг татсан шалтгаан нь өөрсдийнхөө дотоодын шинжилгээгээр энэ он дотроос триклозан гэдэг бодис илэрлээ гэж хэлсэн. Ихүрээ яадаг бодис юм бэ? За триклозан гэдэг бодис бол 2016 онд Солонгост ашиглахыг хориглосон бодис юм байна. За яагаад хориглохыг болсон бэ гэхээр илэгний фиброзисыг үүсгэдэг тийм нөлөөтэй юм бодис болж таарсан. За тэгсэн чинь ийм бэ. Бид нар ч одоо 2080-ыг бол солонгосоо гэж бодоод аваад идэг шүү дээ. Тэгсэн чинь IQ Industrial гэдэг компани энэ 2080 хятадын Domi гэдэг компанид захиалаад үйлдвэрлүүлээд авчирдаг. Нөгөө компани угаасаа л триклозан ашигласаар байгаа юм байна л да. Хятадд бол триклозаныг ашиглаад зөв энгийн. Тэгээд тэрийг мэдэх гэж 2016-аас 2025 он хүртэл одоо 26 он гарсан шүү дээ. 10 жил явж байгаад одоо гинт дотоодын шалгалтаар эдгээр ч өөрсдөө үйлдвэрлэдэг. Зүгээр ингээд захиалж авчираад зардаг юм л да. Бид нар тэрийг солонгосоо гэж ашиглаж байгаа шүү дээ. Монголд их байдаг санаж чинь. Энэ яг баттай мэдээж уучлаарай. Зүгээр ямар нэгэн брендийн эсрэг бас сурчлагаа хийгээгүй. Зүгээр яг бүх 2080 бол биш. Гэхдээ ямар ч гэсэн таталтайсаа та бүхэн илэгний ямар нэгэн асуудалтай байвал тэр 2080 бас нэг ашигладаг бол зүгээр нэг анхаарал үзэхэд илүүдэг байх. 2080 бол солонгосын зах зээл дээр 3-т ордог тийм том брэнд юм байна. Ер нь бол нэлээд бас ингээд том брэндүүд юм. Тэгвэл 3-т ордог юм том брэнд болохоор яг ингээд нэг энэ төрлийн шалгалтыг 10 жил хийсэн байх боломжтой юу? Үгүй энэ чинь одоо яг энэ 2016 оноос хойш шалгаж явсан гэсэн шүү дээ тий. Зүгээр ингээд нэг жилийн дотоодын шалгалтанд ороод ингээд энэ бла бла болохгүй мэн гэдэг ингэчгийн хооронд 10 жил болж гинэ гэдэг чинь энэ ямар нэгэн юм мапон байх уу? Би Солонгос кино амирыг үздэг болохоор зүгээр цаана ямар нэг юм байгаа юм шиг санагдаад байна. Би тэрийг үнэндээ мэдгүй маа. За ямар ч хэлсэн эднээс өөрөөсөө албаныхан биш, улсынх биш. Өөрөөсөө гинт манай энэ хятад захиалдаг бараан дотор ийм бодис байсан биз дээ гэдгийг сайн мэдэнгүүтээ татан авалтаа хийсэн гэж. За энэ ямар ноото юм бэ тэр чинь. Энэ мэдээ өөрөө Солонгостой 10,000 хайлтаар яг тренд болж байна. Солонгостой 2080-ийн тухай ингээд яриулж байна. За тэгээд энэ болоог. IQ Industrial гэдэг компани Солонгосын түүхэндх хамгийн том ийм үйлдвэрлэлийн алдаа гэж хэлээ л да. Үйлдвэрлэлийн алдаа. Хүний аминд хүрсэн үйлдвэрлэлийн алдаанд холбоотой компани гаргаж исэн гэж юу? За би энэ тухай ярина. За энэ би дөнгөж сая юунд хятадд үйлдвэрлээ тэгээд ингээд хятадууд л энийг хийгээд идэм байна гэдгийг хэлэхэд л би энэ компанийг сэжгэлж эхэлсэн. За одоо бүх солонгос компани магадгүй одоо чинь iPhone ямар улсынх юм? Гэхдээ тэгэл хаасайг үл хийгдэж байгаа шүү дээ. iPhone чинь уг нь бол Америк хятад бүтээгдэхүүн үү Америк бүтээгдэхүүн хэлэхэд ойлгомжгүй. iPhone бол Америк бүтээгдэхүүн гэж бодож бүгдийг хятад тэгэл ачиж шүү дээ. Яг тэрэн шиг ер нь бол дэлхийн бүх үйлдвэрлэл хятадаар дамждаг болчиход байна л да. Энэний нэгэн жишгээр яг IQ Industrial иймэрхүү хийдэг баг. Тэрийг нь одоо сайн мэдгүй. Дотор нь болон триклозан гэдэг спейсныг одоо мэдж байгаа гэдэг нь өөрөө бас их тийм сонин. Харин энэ амар нотой. За тэгээд IQ-ны бас энэ түүхэнд анхны сенсац нь энэ биш юм байна. Энэтэй холбоотой IQ Industrial-ийн 2011 оны хэрэг сөхөгдөж гарч ирж байна. Яриа болж байна. За энэ хэрэг Солонгосын биш үү? Солонгост хамгийн олон хүний амны хэрэгт орж исэн үйлдвэрлэлийн алдаа гэж тооцогддог юм байна. Түүхэнд 1300 хүний аминд хүрсэн гэж. 1300 үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний алдаанаас болж. Ямар бүтээгдэхүүн юм бэ? За ийм одоо ингээд нөө гэрт тавьдаг ийм нөө юу гэдэг штэ. Ийм шингэн агаар шигшүүлэгч гэдэг штэ. Ялангуяа хүдний үйлрэл бид нар ингээд хамар битүүрчвэл хоолоогоор амьсгалсаар хагаад энэ нөө хоолоо ингээд нөө яачдаг юм бэлээ штэ. Улааж муулаад эвдэх магадлал. За тэгэл арьс марьс олон юм чигшүүлэлт хамаарлах. Гэртээ тавьдаг чигшүүлэгч чинь удаан байхаар чихтэй орчинд бактери янз янз юм үүснэ. Одоо нөгөө агаар чигшүүлэгч гэдэг нь агаар чигшүүлэгч нь тэг чихт орчин учраас энэ тэнд нь моторнд нь ч юм уу мөөгөн цэрэг дээр үүсчээд байдаг талтай юм байна. Энэний эсрэг зориулсан цоо шин бүтээгдэхүүн гаргасан байл та. За ганц IQ биш. IQ бол нэг үйлдвэрлэгч юм уу. За энэ бүтээгдэхүүнийг шин та агаар чигшүүлэгчээ цэвэрлэх хэцүү вэ? Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг л дотор нь хийчих гэдэг рекламдчаад 2011 онд гаргасан бүтээгдэхүүн яг үндэ дотор 4 төрлийн химийн хорт бодистой болж талсан. За энэ одоо ингээд агаар чигшүүлэгч дотроо туршигдаагүй янз янзын юм хийгдэггүй цэвэршүүлдэг тийм одоо бодисыг хийчингүүд ингээд агаар чигшүүлэгчийг цэвэрлдэг бодис нь үндэ бол хүнд маш хурдан болж таарсан. Агаараар дамжаад гэсэн үг юм шүү дээ. Шууд агаараар дамжаад хүмүүсийн
одоо нөгөө хоолой моолой уушгинд нөлөөлөд нийтдээ 2023 онд сүүлд хийсэн тооцоо гаргасан юм байна. Энээс болж тэр чинь ингээд шууд 1300 өгөөгүй шүү дээ. Эхлээд зарим нь бол шууд ингээд хордлогоор янз янз болж байгаа. 23 онд эргэж хийсэн тооцоогоор бол нийтдээ 1300 орчим хүний аминд хүрсэн байна гэсэн юм тооцоо тийм. Хохирогчтой биш бүр аминд хүрсэн юм биш үү? Аминд хүрсэн. Ерөөсөө шууд үхлийн шилтгаан нь энэ одоо хордлого болж таарсан гэдэг ингэж бичсэн мэл. Тэгэхээр тэгсэн мөртлөө ийм амар том хэрэгтэй холбогдож исэн мөртлөнгөөс цаашаа үйл ажиллагаагаа хэвээ явуулаад байсан компани гэхээр амар ноотоо сонсогдохгүй нүү? Угсаал тийм шүү. Би харин одоо яаж иргэдийг одоо л танилцж байна. Одоо болохоор яг солонгосчууд энэ дээр 28 дээр яг ямар хариу үйлдэл үзүүлэх бол гэдэг надад амар сонирм байгаа байхгүй. Компани яг ямар мэдэгдэл хийх бол одоохондоо болохоор яг хятадруулж ихэд байгаа юм шиг мэдрэмж надраа төрөөд нь штэ. За тэгвэл наалын хятадууд яг ингээ хийдэг байсан юм байна гэж хэлээд нь штэ эдний компанийн ч өөрсдөө. Яг өөрсдөө захиалаад тэр классанта захисан эсгэж мэдэхгүй ч байсан юм болоо. Дотоод асуудлыг мэдгүй болохоор. Мэдгүй. За гэхдээ надаа нэг цэцэгт асуулт байна. Цохилт орж гэнэ үү? Орлого яа тийм хөдөө амьдрмаар санагдаж байна. За ийм сэдв цохилт орж байгаа бол би цэцгийг ерөөсө байнгын цохилтод нокаут хийх юм байна. За би зүгээр зохиол чи зохиолт нь би зохиолт гэнэ ёо гэхгүй. За дараагийн сэдв Google Trend дээр 20,000 хайлтаа орж ирсэн бэлээ. Masked Singer гэдэг энэ хайлт. За Masked Singer. За тийм. Энэ хүний шоу болд юм ба штэ. Тэгээд энэ шоуны 14 дэх хувилрал нь болж байгаа юм байна. За энэтэй холбоотой трендүүд орж ирсэн. Тэгээ 2023 онд Централ телевиз Монгол бүр ихтэй санаж байна уу? Үзсэн үү? Яг би зүгээр нөгөө хэсгүүдээс нь л үзчихсэн л та. Тэгээ манай нөгөө сошиал медиануудаар чинь тэр өстэй амар адилхан байлаа. Эний тэрээс саахаж оролдоод байлуу яасан. Угаасаа энэ шоунд таалгадаг шоу юм билээ шүү дээ. Тэгээ дөрвөн ийм панелист суучд юм байна. Тэгээ тэр дөрвөн панелист дундаас хамгийн олон тийм хүнийг таасан хүн нь одоо алтан жигтэй панелист гэдгээр шалгард юм байна. Тэрүүгээр нь содоо шалгарч ирсэн юм байна. Би өнөөдөр жоох эргэж харлаа энэ холбоотой. Би нэг ийм бундан байлуу, бундан болоод яваад исэн эмэгтэйг таах гэж орж ирсэн. Дууч Ариуна байсан байлуу. Ариуна байгаагүй хэн байсан юм шиг үлээ. Ариун жаргал хийсэн юм шиг үлээ. Нөө Жанцан наргаа охин. Тийм үү. Би өнөөдөр ямар ч тэр хэсгийг үзчихсэн саналаа. Тэр муу юм шиг байна те. Тийм тэр шоу. За тэгсэн чинь энэ шоутай холбоотой тийм тренд орж ирсэн байлээ. Тэгээд энэ шоуны хамгийн нэг юм гоё амжилттай болоод байдаг шалтгаан нь ерөөсөө энэ багны цаана хэн байна гэдэг чинь хүмүүсийг ингээд нэг амар донтуулт юм байна шүү дээ. Хэвдүүлт юм байна шүү дээ. Тэгэл би тагаал үгүй би ингээд бодчихгоо тэр нь үнэн байвал намайг ингээд за дээр би хэлсэн биз тэгээд нэг гоё үг гэдэг шүү дээ. Би хэлсэн шүү дээ. Миний хэлэх дуртайгүй. Би хэлсэн шүү дээ. За харин тийм болохоор хүмүүс ер нь ингээд амар донтчдаг л гин л дээ. За тэгсэн чинь энэ 14 дэх хөлрөл болохоор яг юутай холбоотойгоор ингээд амар трендлэгдэж хайж орж ирээд байгаа юм бэ гэсэн чинь Америкт яагаад ингээд тренд болоо гэдгсэн чинь маска тайлж эхэлсэн юм байна. Энэ шоуны оролцогчид энэ чинь ингээд 7 хоногоор ингээд маска тайлж эхэлж байгаа юм байна шүү дээ. За маска тайлж эхэлсэн нь яагаад ингээд амар олонд яригадаад байна гэдгсэн чинь хүлээлтээ давсан алдартай хүмүүс амар их орсон байна гинэ энэ үйлрлийн дугаарт. За одоо жишээлбэл нь Big Papi Ortiz гэдэг юм хүн байдаг юм байна. За энэ болохоор ийм 5 нүдтэй мангасын дүрийг бүтээсэн юм байна л та. Гадуур ингээд ийм баг маг өмсөд. Тэгээ хүмүүс таад юм аа зү. Тэгээд энийг болохоор хүмүүсийн таамгаар дандаа л дуучин орсон байх болов уу гэж бодсон чинь энэ Big Papi гэдэг хүн чинь бейсболын алдартай тамирчин бүр домогт тамирчин юм байна. Энэ амар зүүнтэй надад зүгээр амар атаархмар санагддаг. Алдартай хүмүүс нэг олон авьяастай. Сүүлд нэг би нөгөө хинийхийг үзсэн юм аа энэ нөгөө Мишель лөө. Тэгсэн чинь тэр чи юу морин дээр сууж харж барадаг. Амар кино шиг ярьж байсан. Тэгээд энэ нөгөө ер нь бол хүмүүсийн таамагч болохоор Masked Singer гэдэг дуучтал орно гэж бодож байсан чи тамирчин хүн орчиж байгаа болохоор энэ гоё дуулах юм ба штэ. Тийм амар гоё дуулдаг болохоор энэ ингээл амар тренд болж байгаа юм байна заяа. Тэгээд дээрээс нь дээрээс нь шүүгчдийн таамаг нь амар олон зурж байгаа учраас бас ингээ хүмүүсийн анхаарлын төвд байгаа гинэ. За тэгээ ер нь бол энэ хүн яаж ингэж дуулт юм бэ гэсэн төрлийн юм хайлтууд бүр амар их нэмэгдэж гин гэж энэ сэдвээр. За бас нэг тренд болоод байгаа шалтгаан нь болохоор энэ үйлрэл бусдаасаа юугаар ялгаатай гэсэн гэхээр шинэ костюмууд ахих орж ирсэн гинэ. Одоо өөрөөр хэлэх юм бол ер нь гадар хүмүүстэй багнууд шүү дээ. Тэр багнууд нь амар гоё шинжлэхтэй амар олон төрлийн гоё юм багуудтай болж байгаа юм байна. Тэгээ тэр нь бас хүмүүсийн сонирхлыг татж байгаа гэж байна. За тэгээд дээрээс энэ шоу болохоор нөгөө юм сэжүр хэлдэм байл л та хүмүүсээ таалахын тулд би бас Монголынхыг харсан чинь нэг хүний таалахтаа за энэ бол тийм тэр бол тийм гэдэг юм сэжүр өгд юм байлээ. Тэгээ энэ сэжүрүүд нь болохоор өмнөх хүлэрлээс илүү их төөрөгдүүлсэн байсан учраас энэ 14 дэх хүлэрэл нь бас ингээ бусдаас амар илүү их юм юутай хүмүүсийн ярианы сэдв болж байгаа гэж байна.
За тэгээ бас дээрээс нь энэ 14 дэх хөлрөлт нь болохоор том хүмүүс оролцож магадгүй гэсэн ийм шуум ер нь Америкт даяараа тарсан юм байна. Супер одууд. Тийм супер одууд орно гэсэн. Тэгсэн чинь спорт, кино, за pop соёлын одоо айгүй олон хүмүүс оролцох юм байна гэдэг яриаг гарснаасаа болоод Masked Singer Season 14 Who Is гэдэг ийм маягийн хайлтууд амар их өндрөөр ч гэсэн орж ирж байгаа гинэ. За дараагийн нэгэн шүүслэг мэдээ хүргэнэ. За шүүслэг тий. Шүүслэг энэ бол шүүслэг баха. Миний бодлоор би ер нь бол ингэж бодож байна. Албаны мэдээ хоёул нэг яриад зүгээр шүүслэгүүдийг сонгож байна. Айгуу тэр шүүслэг юм ярихад л гоё байдаг юм. Ер нь шүүслэгүүдийг сонгоч. Би эхлээд жоохон дэмий юм ярьчвал гэж одоо эргээд бодож байна. Одоо нэг шүүслэг. Уг надад айгүй олон шүүслэг трендүүд өнөөдөр байсан байхгүй. За нэг юм мэдээ байна. Энэ ихтэй тийм гоё яриа бол биш. Нэг тийм эвгүй мэдрэмж төрүүлж магадгүй. Janet McCurdy гэдэг хайлт Америк нэгдсэн улсад 20,000 хайлттай байна. Janet McCurdy гэж сонсоогүй. Би л лав сонсож байгаагүй. Тэгсэн чинь манай сонсогчдоос зарим нь сонссон байлээ. Janet McCurdy гэдэг хүн 22 онд бүр ингээд хүмүүсийг сэрг хийлгэм нэртэй ном гаргачихсан. За энэ ном юуны тухай ном байсан? Нэр нь ийм. I'm glad that mother died. Буюу би ээж өгсөнд баярлж байна гэж. Тийм ээ. Заста амар өгөө юу гэсэн ээжийг өгсөнд баярлаа. Тэгэд энэ ном бол маш тийм нарийн хүний өөрийн амьдралаас туулсан юм нарийн тийм одоо нюансуудыг үзүүлсэн тийм ном юм байна л да. Janet McCurdy гэдэг бол iCarly гэдэг нэг алдартай хүүхдийн шоу гэдэг. За iCarly-гийн тухай тусдаа ярина санаалаарай заяа. iCarly гэдэг хүүхдтэй кинонд тоглолцсон тийм хүн. Тэгэд iCarly кинонд тоглох хүүхдийн кино жүжигчин болох энэ бүх замналыг нь ээж нь заадаг байсан. Тэр номон дээр ингэж байгаа хгүй. Би хизээч жүжигчин болохыг хүсээгүй. Хүүдий. Энэ бол миний ээжийн мөрөөдөл. Тэгэхээр бичсэн ном нь бодит амьдралаас сэдвүүлсэн ном юм байна тий. Бодит амьдралаас сэдвүүлсэн буюу ээж нь өөрийг нь ерөөсөө л бүх юмд ээж нь өртөө юм шиг манипуляц хийдэг байсан. За энийг зарим хүмүүс нарциссист ээж гэж бас яриад байдаг. Нарциссист ээжтэй ээж автаа байхын зовлон гэж бас байдаг гэж ярьдаг. Тэгэд өөрөө ингээд хороо дээр төрөнгөт нь ээж нь чи бол жүжигчин болох хэрэгтэй. Энэ миний мөрөөдлөөс чи намайг гүйцээж гэдэг юм. Ингээл ерөн зүгээр ингээд төрснөөс ахуулаад өрөнд ороод эхэлж байгаа байхгүй. Тэгэл юу идэх, хинтээ найзлах, ямар хичээл сонгох энэ тэр бүх юмыг ингэж шийддэг байсан гинэ. Өөрөөр амьдрах боломжгүй. Өөрөөр амьдрах боломжгүй бөгөөд дээрэс нь энэ чинь ингээд өөрийнх нь бүх юмыг ингээд замыг ингээд өмнөөс нь цааж өгч штэ. За тэгээд ээж нь хор тавтраар нас орсон юм байна. Тэгэд хамгийн сонин энэ ном дээр бичиж байгаагаар бол хамгийн сонин ээж нь нас орсны дараа ингээд хүн чинь гониглэн штэ тий. Гониглахтаа зэрэгцээд нэх гой тайвширсан гэж ярьсан. Яг энэ мэдрэмж. Аргагүй штэ. Ойлгож байна. Энэ өөрөө бол ингээд тайлбар би ээжтэй маш их хайртай. Энэ хайр бөгөөд данд хоёр зэрэг орчилтгийн нэгэн жишээ энэ буюу гэдэг те. Өөрөөр хэлбэл ээжтэй хайртай. Ээж нь нас орсонд би мэдээж хэрэг хамсаж байгаа юм шиг боловч яг хүндээ цаагаар надад маш их тийм амар амгалан авчирсан. Тэгэд энэ мэдрэмжтэйг өөрөө их зөрчилдөд байсан юм байна л да. Гэхдээ би одоо ээжигээ өгсөнд яахаар би баярдаг үлээ гэд зөрчилдөж хагаад энэ сонин ингээд зөрчилдөөн дотоод зөрчилдөөнөө хайж авч ягаад энийг ном болгоё гэд гаргасан чинь ном нь алдартай болсон. За энэ 22 онд гарч ирсэн ном тэгсэн чинь Janet McCurdy дараагийн бөмбөгөд хэсэлсэн 26 онд дахиж нэг ном гаргахаа болсон. За түрүүн хэлсэн iCarly-гийн тухай эргэж ярина те. iCarly гэдэг Nickelodeon дээр гардаг хүүхдүүдийн хүүхэлтэй кино. Би ингээ үзэхээр айгүй гоё кино. Ер нь ингээд бүр айгүй сонирхолтой байдаг гоё кино. Алдартай. Гэхдээ энэ киноны цаана production маш жигшүүртэй тийм хэрэг нь олон нийтэд ил болчихсон. Сэтгэл зүйн байдлаар амар шулцсан уу? Үгүй. Dan Schneider гэдэг энэ одоо юуны киноны iCarly-гийн продюсер найруулагч залуу 30 гарсан нэлээд хөгшөлтөн залуу. Food fetishтэй буюу бэлгийн гаж юм хүсэлтэй. Тэгээд тэр гаж хүслээ 15, 16, 17 настай жүжигчин охтуудаар ингээ хангуулад байдаг гэсэн энэ хэрэг нь ингээ нээлттэй болж ирсэн. Ер нь нэг тийм асуудалтай тийм одоо ийм орчин заяа. Тэгсэн чинь яг тэр iCarly-д Janet McCurdy тоглож ирсэн юм байна л да. Тэгээд их сонио. Өөрөө саяхан подкастаар ярьслаа өгөхдөө би 17, 18 тахта өөрөөсөө 30 насаар одоо 2 дахин ах их настай хүнтэй үерхчихсэн. Ийм хүнтэй үерх ямар хэцүү байдаг тухайха подкастер яриад яг энэ тухай сэдвүүлсэн. Гэтэ яг өөрийнхөө нэрээр биш. Гэхдээ бол би юу гэж таамагласан бэ гэхээр энэ бол яг өөрийнхөө жишээгээр ингэж бичсэн номоо гаргасан байна буюу магадгүй энэ эргээд нөгөө өмнө гарч ирсэн номтойгоо эргэлдэж байгаа хгүй. Одоо тэр хүн 17 Janet McCurdy 17 настай байхдаа 18 настай нөгөө үерхчихсэн залуу 34 юм уу 36 талсан болж дарж байгаа хгүй юу. Хоёр дахин. Тэр номны нэр нь Double My Age лөө, Her Age лөө. Миний хоёр дахин
их настай гэдэг ийм ном гаргаж байгаа. Тэгээд хамгийн амар нь энэ хүнтэй үерхшихт ээж нь мэдчихсэн. Ээж нь бараг хүлэн зөвшөөрч ирсэн юм. Бөгөөд за би бүр юу гэж хамгаалж байгаа гэхээр бүр одоо дүр авахлахын тулд ч юм уу ингээд нэг тийм түлхдэг. Ингэж нөлөөлсөн юм биш үстэй гэдэг энэ зүгээр надад хардлага төрсөн шүү. Хардлага төрсөн. Энэ бол жоохон миний зүгээр бодсон ажирлаа. Гэхдээ яг ингээд нөгөө тэр өмнөх номынхын тухай сонссон хүн болгонд л ийм хардлага төрнөө. Энийг нэг амар буруутгах юм байна. Тэгэд хүмүүс бол магадгүй iCarly-гийн дотор л нэлээд юм болохгүй юм яваад ирсэн ба шүү дээ. Арын албанд нь янз янзын юм болдог гэсэн. Тэгээд сүүлд нь Ariana Grande ярьслага өгсөн шүү дээ. Дуучин Ariana Grande тэр одоо Diane Schneider-ийн хажууд байхад бүр айгуу тухгуутдаг ингээд бичлэгүүд нь байдаг. Хажууд нь үржил гар хүрээрээ ингээд хурж мөрөөл ингэнгүүт октод чи 17 8-т октод л байгаа шүү дээ. Тэгэл ингээд сонин болол бүгд сонин болол ингээд нэг тийм дарамттай байдаг тийм байсан. Тэр ер нь бол iCarly гэдэг киноны цаана бол одоо их тийм юуны хөшгөний ард гэж ярьдаг шүү дээ. Их тийм ноото хуудуутай юмнууд болдог байсан байна. Магадгүй энэтэй холбоотой гэж магадгүй гэж би зүгээр ойлгосон. Энэ одоо Janet McCurdy гээ. За тэгээд подкастер бол 84 минутын турш энэ тухайга дэлгэрэнгүй яриад өөрийнхөө амьдрал дээр болсон. Өөрөө яг тийм хөвшин хүнтэй үерхчихсэн тухай, ийм хөвшин хүнтэй өөрөөсөө ийм хөвшин залуутай үерхэх ямар тийм сэтгэлийн дарамт, emotionally ингээд ачаалттай байдаг тухайга нээлттэй ярилцаад яг энэ сэдвэр ном гаргах болсон тухайга гаргасан. Энэ ном нь бас дараагийн нэг удахгүй худалдаанд гарах юм шиг үлээ. Ээлжлэлтний сенсац авах юм шиг байна. Ааха. Юу дарамттай байдаг байсан тухайга ярьж ин гэхээр энэ угаасаа л хин нэгний одоо зориуд санаатай магадгүй ээжийнхэн санаатай хийсэн үйлдэл юм шиг л ойлгож байна. Янз янзын ингээд тайлбар байгаа зү. Гэхдээ ээж хуудуутай, iCarly хуудуутай. Өөрөө тэгээд тэр болгоныг одоо илчилж байгаа. Өмнөх нэг ээжигээ илчилсэн бол энэ удаа магадгүй iCarly-гийн бас том юм гаргаж ирж магадгүй те сайн мэдгүй. Гэхдээ зарим талаараа бас амар хорхчин сэтгэл зүйтэй хүн биш үсттэй гэсэн мэдгүй. Тийм амар бас нэг сонир нөгөө талаас те. Janet McCurdy-гийн амьдрал бол бас нэг юм хэцүү гэх юм уу замналтай л тийм хүн юм байлээ л дээ. За ингээд миний ерөн сэдвүүд дууссан. Дахиад ганц нэг цогцолт өгөх үү? За авъя. За би бол хоёр найруулагч оруулахгүйгээ мэднэ. Би зүгээр л гоё тийм технологийн бас сэдв ярьж үзье гэж бол бодлоо. Солонгост Hyundai Motor компани сток гэдэг одоо хувьцаа 13-аас 14%-аар нэмэгдсэн гэсэн мэдээ явж байна. Тэгээд Hyundai Motor компани хувьцаа гэдэг хайлт 10,000 хайлт 22,000 хайлтаагаар Солонгостой яг тэргүүлж байгаа юм байна. Ер нь солонгосчууд үдийд юм уу Samsung-ийн хувьцаа санхүүгийн тайлан гэдэг ч бас хайсан билээ. Нийтээрээ хөрөнгө оруулагч болж байгаа ард түмэн юм биш үү? Бүгдээрээ хувьцаас мөрчдөг юм болсон. За энэ дунд нь бид нартэй маш их ойр надад Excel-ийг үйлдвэрлэдэг Hyundai шүү дээ. Одоогийн санаатайг үйлдвэрлэдэг Hyundai хувьцаа нь өссөн. Хувьцаа нь өсөд байгаа шалтгаан. Ямар шалтгаанаар? Хоёр шалтгаантай. За энэ миний нэг дуртай сэдв болохоор яри. За ийм байгаа. Tesla гэдэг компаниг бид нар машин гэж боддог шүү дээ. Elon Musk бол Tesla гэдэг компани бол машины үйлдвэр биш ээ. Энэ бол хиймэл оюуны компани гэж нэрлэж байгаа. Өөрөөр хэлбэл Tesla яагаад одоо дүнг саяар гарчаад тийм сайн машин идэх мөртлөө Toyota-гийн зах зээлийн үнэлгээнээс 3 дахин 4 дахин илүү үнэлгээтэй байдаг шалтгаан энэ цаана хиймэл оюун явуулаад байгаа. Маш том хиймэл оюуны том хувьсгал машины жолоочгүй машинаас эхэлнэ гэдэг юм таамаг хөрөнгө оруулагчид ихээр хөрөнгө оруулж байгаа ийшээ олон хүмүүс ингээд бэд тавьж байна л та. Тэр Hyundai Motors компани Nvidia гэдэг компанитай хамтын ажиллагааны гэрээнд одоо зурсан юм байна. Nvidia-тай юу? Nvidia-тай. Тэгээд шууд угаасаа өсөх шалтгаан биз дээ тэр чинь. Гэхдээ яг тэр нэг шалтгаан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Hyundai бол одоо яг энэ жолоочгүй машины уралдаанд зүгээр суухгүй. Нэлээд бас том нүүдэл хийж байна гэдгээ ингээд харуулж байгаа. Тэгэхээр магадгүй тун удахгүй Монголд одоо жолоочгүй машин хизээ нэвтрүүлэх вэ гэд ойрын 5-10 жилдээ нэвтрэн гэд би бооцоо тавьчихаа заа. Гэхдээ 3 хувилбар байна. Нэгдүгээр Tesla орж ирж магадгүй. Гэхдээ Tesla-г манай бизнес эрхлэгчид бүгдээрээ аль биесны дилерийг авах гээд одоо хүртэл бид нар Tesla авахгүй шалтгаан Tesla ийм хариу өгдөг юм байна. Бид нар Шанхайд байгаа үйлдвэрлээд хятадын зах зээлийн захиалгаа дийлэхгүй байна. Монгол бол зайлаа л гэж юм байна. Тэр Tesla орж ирэх байгаа шүү дээ. Tesla Монгол Tesla-гийн өдөрт жолоочгүй машин Монголд орж ирэх магадлал миний бодлоор хамгийн бага нь 3 хувилбар. За 2 дахь хувилбар нь бол юу байгаа те хятад машинууд байгаа. BYD. За BYD угаасаа ороод ирсэн байгаа. Эднээс бас илүү одоо төрүүлж орж ирэх магадлал өндөр бол дахиад нэг тоглогч гарч ирж байгаа. Яг бол Монголд маш сайн сүртэй шүү дээ. Одоо хятад машинаас илүү сайн сүртэй бол Hyundai ингээд жолоочгүй машин дээр бас том нүдл хийж байна гэдэг юм. Ер нь манай худалдаа авах хүчид яг Солонгосын Hyundai сонгох уу эсвэл хятадын BYD гэх юм бол Солонгосыг л бараг сонгох бид нар сонголттой байгаа шүү дээ.
За Sonata 6, Sonata 7 гэдэг ингэж явж байна. За тэгээд Hyundai бол энэ жолоочгүй машинтай болно гэдэг нь хүмүүсийн хувьд бол хөрөнгө оруулагчдын хувьд нэлээд тийм сонирхлын татсан, огцон өсөлтийг ингэж хийж чадсан гэж үзэж байна. Хоёр дахь үзүүлэлт нь. Хоёр дахь нь би саяхан тэрийг олж мэдлээ зүгээр өмнө нь хаа байсан 21 онд хийгдсэн 8 юм байна л да. Boston Dynamics гэж нэг технологийн чиглэлийн сонирхдаг хүмүүст бол Boston Dynamics бол домог ихгүй юу? Үнэхээр домог. Би бүр Boston Dynamics-ийн видео үзэх үнэхээр дуртай. Boston Dynamics бол бид нар ингээд хоёр хөл дээр явдаг роботыг хийх ер нь бол тийм амар байгаагүй байхгүй юу? Ер нь энэ яг хоёр хөл дээр явдаг роботыг гаргаж ирэх бол анхны гаргаж ирсэн Atlas-аар гаргаж ирсэн компани бол Boston Dynamics. Өөрөөр хэлбэл Boston Dynamics robotics буюу роботуудыг хөгжүүлдэг, робот технологиудыг хөгжүүлдэг компани л да. Тэгээ гарсан супер вижнуудыг бүгдээрээ үзчихсэн баха. Нохоо хийдийн тэднес чинь тэгээд Boston хийдийн бүжилж үзүүлээд байдаг. За тэгсэн хөл дээрээ дааш өвдгөн дээрээ сууж муугаал. За. Тэгээд ягаад Hyundai-тэй яаж холбогдож байгаа гэж байна. Boston Dynamics сая Las Vegas-д болдог consumer electronic show гэдэг. Жилийн хамгийн чухал технологийн хамгийн дэвштүүдийг үзүүлдэг талбар бол consumer electronic show буюу CES гэдэг шоу гэдэг. За 2026 оны Las Vegas болсон энэ шоун дээр Boston Dynamics өөрийн дараагийн Atlas-аа үзүүлсэн. За тэр зүгээр солиоруулж байна. Бурхан минь. Ер нь бол бүтэн биеэрээ хүзүүгээр бүх юмараа эргүүлдэг болсон. Тэг хөдөлгөөн ингэж зүгээр амар уян хатан. Тэг хүмүүний хийж чадахгүй, хизээч хийж чадахгүй юмнуудыг бүгдийг нэгэл амар үзүүлж байна. Тэгсэн чинь Boston Dynamics-ыг 2021 онд хэн худалдаж авч ирснийг таалтаа. Яа Hyundai юм уу? Hyundai. За Hyundai компани яасан бэхээр 2028 он гэхэд Atlas-ыг худалдаанд гаргана гэж зарласан. Одоо тэр роботуудыг худалдаж авдаг болох боломжтой янз янзын юмд ашиглах. Тэгэхээр энэ одоо хоёр том мэдээ Hyundai компани одоо Hyundai чинь энэ хооронд зүгээр суугаагүй. 10 байтугай өсмөр юм байна ч тийм. Магадгүй яванда одоо энэ чинь 13-аас 14 хувиар өссөн гэдэг чинь нэг өдрийн л өсөлтийн тухай бүгдээр ярьж штэ. Энэ чинь нэг өдрийн хувьд бол амар өсөлтөхгүй, амар шиг өсөлт. Цаашаа өсч магадгүй ямар ч гэсэн Hyundai гэдэг компани хөрөнгө оруулагчтай чив чимээгүй байж исэн юм шиг үргэлж гинт хүй эднес чи харин ингээд гинт ингээ орж ирсэн компани. Тэгээд хэрэг Hyundai-гийн хувьцаа авч исэн хүн байвал та ер нь их юм мэддэг юм биш үү? Өмнө авсан байсан хүн байвал танд баяр хүргэе. Би жоохон хатаарах гэж байна. Йоо миний хэдэн хувьцаа ингэ тесрэлт хийгээсэй. Гэтэ яг ингэ хувьцаа сонирхдаг хүмүүст бол энэ амар мэдээ шүү дээ. Hyundai энэ хооронд бүр ингэ яг таг чимээгүй байгаад байгаа бараг л өглөө хүлээж байгаа юм шиг л мэдээ төрөөсөн. Ер нь би ингэ бодохоор харахаар ингэ Sonata энэ тэр харахаар Hyundai хоцроод байгаа юм шиг өсөн чинь Hyundai чинь зүгээр байгаагүй цаагаар нүүдлүүдээ хийгээ явчихсан компани. Тэгэхээр за мэдгүй одоо энэ эцсийн үр дүн биш. Ямар ч гэсэн Boston Dynamics-ыг 1.1 тэрбум доллараар худалдаж авсан тухайн үед гэж ярьдаг юм байна. Тэр одоо худалдан авалт нь бол үр өгөөж өгч байна. Бүгдийг нь худалдаж аваагүй. Одоо хяналтын багц гэж ярьдаг шүү дээ. Хяналтын багцыг худалдаж авч ирсэн юм байлээ. Тэр нь бол ингээд үр өгөөжөө баг өгөөд эхлэв. Hyundai бол бас зүгээр байгаагүй бас нэлээд бас хөөрхөн нүүдлүүд, уран нүүдлүүд хийгээд амжицсан байна. Бидний аргун хөөрхөн гэж ярьдаг ч байгаа шиг ямар том юм бэ? Зүгээр ёо бүр 1.1 тэрбумаар авсан. 1.1 тэрбумаар авсан чи хөөргөж гэж шиг. Би буруу үг ашиглалаа. Цохолттой нүүдлүүд хийсэн байна. Яа, тэгвэл бас аргууны хөөргөн гэж ярьж надад хөөргөн санагдаад байгаа юм. Hyundai хөөргөн гэдэг. За тэгээд энэ хүрээд манай өнөөдрийн бүгдээ юунда нэвтрүүлэгтээ юу гэж нэр өгөх юм? Тохиролцоо тий. Нэргүй нэвтрүүлэг гэдэг манай бас ингээ комментор та бүхэн үзэж байгаа бол доор нэрний хувилбар бас санал болгож болно шүү. Тэр хүний сонгосон нэрийг бид нар сонгвол тань шагналтай. За, баярлалаа. За ингээд цохилттой баяртай. Цохилттой.